Бид амьдралдаа байгалийн бэрхшээл, цар тахал, гэмтийн осол, зэрэг олон төрлийн саад бэрхшээлтэй нүүр тулж идэг. Тэгэхээр энэ саад бэрхшээл, энэ хүндрэлийг даван туулахад санхүүгийн дархлаа их чухал. Тэгэхээр санхүүгийн дархлаатай болохын тулд яах вэ гэдэг асуудал мэдээж тулгарна л да. Тэгэхээр санхүүгийн дархлаатай болохын тулд санхүүгээ оновчтой зөв удирдах юуны өмнө хадгаламж хуримтлалтай болох хэрэгтэй. Тэгэхээр манайхан хэлдэг юм л да. Одоо орлого хүрэхгүй байна. Тэгээ хадгалах мөнгө байхгүй гэх гээд байдаг. Тийм учраас би өнөөдөр та нарт маш энгийн бүр их чухал нэг томьёог хэлье гэж бодож байна. За бидний алдаа нь юу байдаг вэ гэхээр зэрэг орлого олцоод хэрэгэлчээд үлдсэнийг хадгална гэдэг. Тэгэхээр орлого болвол хааж, хизээч, хаанч, хиндэж хязгаартай. Харин хэрэглээ болвол хязгааргүй. Тийм учраас хэрэглэснийхаа дараа хадгална гэх юм бол энэ худлаа. Энэ хэрэгжихгүй биелэхгүй. Тэгвэл одоо зөв томьёо нь юу юм бэ гэхээр зэрэг орлого олцоод хадгалчаад үлдсэнийг хэрэглэнэ. Багаар тогтмол хадгалах юм бол нэг мэтгэд хадгаламж хуримтлалтай болсон байх өгөөд энийг юу гэж хэлдэг вэ гэхээр зэрэг та мөнгөө хадгал, мөнгө дараа нь таныг хамгаална гэж хэлдэг. Тэгээ бидний нэг алдаа байдаг л да. Ерөөсөө л нэг өдөр л ингээл учиргүй хадгалаад ингээл ихэхээр хадгалаад эхэлнэ гэж боддог. Энэ бол боломжгүй учраас хүмүүс эннээсээ шантрах гэдэг. Угаасаа шантардаг. За тэгэхээр эндээс бид нэр ямар дүгнэлтийг хийх вэ гэхээр зэрэг хадгаламжтай, хуримтлалтай, санхүүгийн боловсралтай болцгоё.